Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг явуулна. Хууль санаачлагчийн илтгэлийг засгийн газрын гишүүн Монгол Улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын дарга нэм усрын учрал танилцуулна. Манай улсын нийгэм эдийн засаг иргэдийн эрүүл мэндэд их хэмжээний хохирол учруулж, эдийн засгийн аюулгүй байдал сөргөөр нөлөөлж байгаа үйлдэлийг тасан зогсоох зорилгоор зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, төлбөр таавар бооцоо тоглоом, захин мөрөөдө тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг бүрэн хориглохоор тусгалаа. За өнөөдрийн захин мөрөөдө тоглоомтой холбоотой асуудал. Гишүүдийг бас энэ асууж сонирхож байгаа олон асуудал дээр нь наривчилсан хариултуудыг мэдээллийг Монгол банкны зүгээс бас сайн өгөх хэрэгтэй шүү. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийтдээ 1.3 тэрбум долларын гадагшаа шилжүүлсэн байгаа. Дотгошоо хожоод орж ирж гэнэ үү гэдэг их хурлын дарга асууж байна. Энэ бол ерөөсөд хожоод орж ирдэггүй. Тэгэхээр 2024 онд 578 сая доллар айл өрхийн одоо нэмэлт өөр болоод бэлтэж гэнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр айл өрхийг бид нэр одоо яах юм? Энэ хууль гарлаа гэд 100% бүрэн шийдэгдэхгүй хэдий ч ажиллах болцоо бүрдэнэ. Тэр хуулийн хэлтийн байгууллагын бол 65%-аар одоо шууд бууруулах болцоо бий гэдгийг бол илэрхийлсэн. Пүрүүс машиныг одоо 30 сая төгрөг үнэтэй гэж үзэх юм бол 150 мянган пүрүүс машин та тэнцэх хэмжээний одоо мөнгө гадагшаагаар авчижээ. Орон сууцаар аваад үзэх юм бол 100 сая төгрөгийн одоо үнэтэй орон сууцаар үзэх юм бол 45 мянган айл орон сууц. 45 мянган айл орон гэргүй болж байна. 150 мянган айл машингүй болж байна. Амжиргааны их өсрөг болж байна. Ийм л одоо ноцтой үр дагавартай асуудал болчиход байгаа учраас энийг одоо хориглоод хязгаарлах нь зөв.